Авроргийн 50 зоно хүлээж байгаа л урагшаага хангалттай контролж байгаа орох боломжтой. За тэгэлгүүлээ шүү топ руу ороод ирж байгаа. Минигээ бариад унгаад өгсөндөө цаанаас нь дөөх туссан байгаа төс юм байна. За шууд шахаа ороод ирж байгаа юм биш үү? Дефенсивдээ шууд топыг бариад баг шууд босгоод оруулаад ирэх юм байна. Окта доор нь тулаад ороод ирсэн байгаа харагдаж байна да. Boom Esports Окта энд шууд моолог шидэд яа за орсонгүй те. Моолонд нь за гараа авчиж байгаа топыг бол Зарагийн мөргөлд ороод ирлээ. Elbril бохог за амжилттай кросыг хийж чадсан топ utility базалт маань Elbril-с баг зэргийн slightly илүү хурдан базалсан байсан болоо да гэсэн аль нээдүүд байна дэмэж өгч чадсангүй. Бажиг эсрэг тал дээр ториод орж байгаа таймерчингээ нээдийг мэдрэнгүүтээ өөрөө нөгөө болонгоо шилжсэн борж энд refuse хандуулсан нээд биш байсан бэ. Elbril топ дээр нокдауныг өгчлөө. За нэмэлт хүч маань цаг алдахгүй уулын цохилтыг өгч амжаад байна. Elbril дээр 99% damage улаан гэсэн инфото refuse бууга байх юм болов гэсэн Yami Bay дүүг дээр нокаутыг дооцуулсан. За шатаа байж тоглоно. Нөгөө зүгээрээс нь Жол бодолтыг өгөхөд тулаад ороод ирсэн юм байна. Окта контактыг үсгээд бэлэн болсон байдаг. За нээд атгалтанд Окторыг баг амруу нэгэд өгөх юм шүү дээ. За хангалттай байж чадсангүй хашааны автыг контер бага тайминг таарах гэдэг даа гэсэн. Elbril дээр нэг дараад унгач чадсан. Гэтэ Окта араас нь AKM дээрээс трейднэрийг бэлэн гарч шууд киллийг дооцуулсан. За энэ дэвгүй орчих үедээ яа Аврора Gaming 16 дугаар байранд элемент болсон. Бид 2 киллтэй унж байна. За тиймийнхэн ч өөрсдөө жоох хэцүү байдалд орсон биз дээ. За цаанаас нь Aurora Gaming-ийн орж ирсэн харагдаж байна да. Refuse Zerich-тэр унгаа өгдөгсөндөө за чи бүр дуусгаад хайчлаа штэ. Пүү кем дотор нь байгаа. Юу вэ? Гарч иж байлдаг байхтан зүгээр. Ерөөсөө юу? За одоо эн чинь тэгэл скил ур чадвар л та. Одоо юу юм бэ? Таарвал надад шиг байна. Одоо орох газар нутаг ер нь багасч байна гэсэн үг шүү дээ, тий? Ямар гоё ургац юм бэ Aurora Gaming. Тийм байна. Талаас нь идэлээ дуусгацсан биш үү? За. Зон байна бүр их газар 60% дээр үлдсэн хувь нь байна. Усан дээр татаад гэсэн. Энэ хугацаанд Aurora Gaming уурш тасч да. 2 нокаутыг бол тооцуулсан. Аяла араас нейдийг баазна. Refuse. За Refuse нейдийн зүрч гарч ирээд бол cancel-тад өгж байгаа юм. Гэхдээ аяла ихний дүүлийг амжилттай авч чадсан. Жолыг дарчлаа аяла. За ер нь бол хаалга спамер шотыг өгсөөр байгаа Aurora-гаас 2 нокаутыг бол тооцуулсан байдаг. Топын хугацаанд хаалга руу нейд хийн. Орондоо муу ёрын байж байна та. Сайрес аяла. Нэг хаалгаал барин тоглоод байна. Aurora Gaming. За торгтой дийлгээд үзэж байсан гой бодолт хийж энэ Leon Dizzy дүүх бариад авсан. Гэтэ килийг тооцоолох бол болоогүй өөр уулаацсан. Китийг дамжуул. За эргэлзэх зүйл байхгүй шахыг гэхээр 40 хаалганд барьж өгөөд байна. Байшин дотроо байгаа тоглогчдоос нэг нь 7 нийтээ явж ин гинүү дээ. За хоёр багийн импактыг авах гээд байна да. Зүрүүлээ нээдийг өгөөд оруулах гээд байгаа. За 3 багийн дээр 100 нэгэд байгаа. Юу за айлаа дээр дөгсөн шүү. Харин энэ utility эвгүй орцсон. Bounce хийгээд бол нокдауныг өгсөн. За айлаа мэдэрсэн байсан таймчд яасан гэсэн чи топ руу цаанаас нээд хийчлээ. Aurora Gaming тоглолтоос 4 авалтыг хийгээд eliminated болж байна. Ерөнхий өсөлтийн 9-ээр онцлаа. Тэ хамгийн за бэлтгэлээ гээл. Баг зү. Нэг 2. Яа. Юу. За гоёдх юм байна. Ингээд 4 нок. Squad wipe. Fortress-ийн нэг тамирч нокцсон байгаа харагдаж байна. За эндээс Zaifa хийлүүлж байгаа харагдаж байна. За Flak-тай туулсан да Flak-ыг хангалттай барих боломжтой топ. Тэглгүүдээ. Унгааж байгаа юм байна. Arena S2G Sport-ыг wipe out хийж байгаа талбар дээр. Харин Aurora Gaming ч Furia Sport-ыг бүр бүгдийг нугаацсан байж тээ. Урдаа бага 3 дайч 3-аа wipe out болсноор Aurora түүж авах гээд орлоод яг Team Flash араас нь үүдтэй нөхцөл байдал үүсэндээ. Topsy high ground-д нэг шалгасан хөдөлгөөнийг бол хийчлээ. За энэ машины чибийг авсан топ бол бидэлийг бол 6 байрал дээр өгсөн. Тэгэхээр Doki хувьд шууд cover-тай ороод байрлал авчих нь ойлгомжтой. 5 тоноод 9 elimination-тай болсон юм байна. За шилдэг 4. Топ газар амьдраад байгаа. Яа хөлийг нь хардсан. Хэцүү байдалд орсон. Унах нь ойлгомжтой байсан. Малик бариад авчиж байгаа юм байна. Газар нэлээ хэцүүхэн болцсон. Aurora-гийнхэн 50 зоно хүлээж байгаа л
урагшаага хангалттай контролж байгаа орох боломжтой. За тэгэлгүүдээ шүү топ руу ороод ирж байгаа. Минигээ бариад унгаад өгсөндөө цаанаас нь дөөх тусамж унгаад өгсөн юм байна. Швибексиг унгаад авчихсан. Мондог байна. За нэг тэмэрч байгаа штэ. Тэникэй. За шүү тоо. За жинээс орж ирэх гээд байна да. Shotgun time band refuse. Нэдэ гаргана. Тэникэйтэй тулгарна. За ороо. Цэвэрхэн ажиллаа да 6 kill point-ийг эндээс бол авч байна. Дөөг 3 kill дээр Refuse 2 top 1 гээд. Өөртөө гэхдээ хориг байд жоохон авч болцсон юм байна. 1 минут 20 секундын дараа зооны хаталт ороод ирнэ. BTR-ын цаана ороод ирсэн харагдчихээн. Юу майлыг чи хичээгээд байна да. Razy ганцаар үлдсэн. Razy даагаад өг тэгэлгүүдээ дусалцтай үлдсэж байгаа. Хоёр тамирч улаан штэ, чаддаг штэ, чи чадна штэ. Nice. Эффект зүгээр суухгүй штэ. Цаас нь ороод ирсэн ийдиж. Топ баргуулсан уу? За сэвгүү тулааны ард гарчлаа да. Razy 3 киллтэй. За тоглолтын тойргийн 5 байн 46 секундэд хаалтанд ороод ирсэн. За Aurora Gaming-ээс топ 1-ийг авцсан юм байна. Тоглолтын 7 дахь киллээ бол бид бол тооцоолсон. За map control дээр арай GK тойргийн хойд бүсээр тойроод ороод ирнэ. За зиол гоё байна да. Ямиг унгаж харагдчихин. Ингээд байвал баг хангалттай барьчих юм шүү дээ бөөмиг. За Furia ч нилээ хөдөлгөөн. Хийгээд ороод ирсэн Refuse Higorыг унгаад өгсөн. Аяла бас нокорцсон байгаад байгаа. Silence баг ганцаар үлдчихүү да. Нийтээр баг дуусгаад үгүй. Алуу. Яа за жоохон давцсан да. Доор нь ирээд. Лин хөрхөн хонкроор Silence амьдраад байгаа. GK-ийн Safchig унгааснаар шилдэг 5 тимээ 14 тоглож үлдсэндээ kill point-уудыг урсгаад оруулж ирээд байна. Ziol пүүс 2 дамирчингүй. Team байна. Яа сумгүй болцсон. Kill авах хангалттай боломжтой байгаа гэсэн Boom Esports дээр цаас Fort Reeves-ийн шүү дээ. Ананы boost бол нэлээ ахтрахгүй гэсэн чинь Fort Reeves-ийн орж ирснээр Boom Esports-ыг арчаад тажиж байгаа юм байна. Хей яа хамгаалт нь байлгүй яах вэ? Zaifa-г унгаад өгсөн. Цаана Refuse унгаах боломжтой байсандаа сая хариу үйлдэл хурдан байна Fort Reeves-ийн. За шууд Fort Reeves руу шууд шахсан тоглолтыг үзүүлж байгаа юм байна. Эндээс лутиг аваад Ziol тоглох боломжтой. За Goop-ийн чи цаанаас нь бас өгсөж орж ирэх гээд байгаа юм биш үү? Refuse даах хэрэгтэй байна. Silence шууд нээдэг. За Goop-ийн 2 дамжин л атгаад байгаа юм байна. За тэгэлгүүдээ топ Silence-ийг бариад авсан. 3 тэм 9 тоглож үлдсэндээ Fort Reeves-ийн IQ улаан цэстэй байгаад байгаа. 3 тамирч үлдсэн. За энэ бүс дээр 2-9 руу 3 гэсэн тулааныг хийх гээд байна. Цаана топ Goop-ийн 3 тамирчин төр аргалах хэрэгтэй байгаад байна да энэ хооронд. Zaifa. Яа за Ziol энэ нээдэ. Чулуу шиг л орох хэрэгтэй байгаад байна да. 2 секунд, 1 секунд шийдсэн. Хойноос буудалтыг аваад байна да. За гихтээ гитлээ дамжижвал гоё болж ирэх гээд байна. Яа нээдүүд айхтар орж ирээд байна. Фүүсийг эндээ Zaifa унгаагаад өгсөн. Ziol нүдэн дээр нь гараад хөвцсөн. Нээдийг атгцсан байгаад байгаа. Килээ эндээс авцсан. 2 тамирч үлдсэн. Goop-ийн цаанаас нь орж ирээд байна. Тофтэд. Үгүй. Топ. Нэг нь унгасан. Яа унгаад. Арай байсан үү дээ. Та. Гэтэ бас 3 дээр 12 киллтэй гэхэр чи ямар мундаг тоглож байгаа. 17 оноо шүү дээ. Coming over the top. In the meantime, S2G, they have been blasted back to, I believe, just one and potentially none fairly soon on the western side. Just Hamzy left remaining. Aurora flexing out to deal with it. Ziol has the challenge, but doesn't manage to win it. That's pretty nasty stuff. Top, though, stepped up to the plate. Can he succeed where Ziol could not? No! Hamzy with a twofer on the sidelines will be able to step up in Aurora's position. All of a sudden, gets taken down to 2 players alive. That's terrible news for Aurora Gaming. This was starting to be a massive match for them. For Fourth Thrives, Boom as well as Team Flash have basically taken each other out. Well, I think it's Boom more than anything. But Zaifa, T24 and IQ have absolutely proven their mettle. Absolutely, and Doc goes down to focus. For Fourth Thrives, you're right, Falak versus Rosemary, all the rest of these things, all centered around Falak. The guy's a great player, insane nades overall.
but T24's been lighting the lobby up. IQ's been around since the longest time and is still kicking super strong with the lobby. Zypher has brought a whole new bit of magic to the squad, and 4Thrives looking to continue here in this match. It's only Refus on the inside now for Aurora. They are not in the zone in this position anyway for Refus. Does need to start to lob down. And Pandem, by the way, Blank, have been given the freest top 5 game of their entire lives here. Just sat down there, not worried about a thing. Big chillin' right now in the Valley, but they're going to have to leave at some point. 0 points in the game either. Pandem has played a very slow match. Nice shot from Refus with the MG3. Underneath, Ghost starts to try and find some shots. Another one from Refus on minimal ammo. He is accurate as anything. But can they flex out and get that flush? I don't think so. With Goat Team right there, they can't push in, but they just keep going. Refus, he's only got 17 rounds left in it though, Blank, and the MG3 may be bled dry here. One more player for Goat Team on the inside. They've gotten pretty far into this match and will be in contest for the top spot, but in the meantime, 4Thrives get the res. Will Pandem find a chicken dinner here, Blank? Potentially, at the end of the day, Pandem finding something. Be great for their totals. El Baril will find Moxie, removes that away, and now eliminated. Down to 4Thrives. El Baril, well, as Aurora, desperate for a win here, right at the end, right at the finish line, but versus Pandem, how can they do it? You see that Aurora Gaming so low on ammo, but rocking MG3 and M249, that's one way to go about it. But T24 unleashes upon the likes of Aurora, and they're down in 4th. Are 4Thrives looking for the back-to-back, the triple chicken dinner on the day. El Barrel, low HP. I don't think he's got much left in the tank either. Wait for the peak, the nade up, and Pandem now stepping up to the plate. The deepest they've gone, but IQ finds one, and that is a huge pickup. A 2v2, the nade not going the distance. 4Thrives could potentially take half of the games today with a chicken dinner here. A 2 versus 2 is possible, but IQ's down, and T24 with a 1 versus 1. Weapon swap with the shotgun around his teammate. He finds it! He gets it done, and 4Thrives do so much, go so far. Is there nothing this guys can't do? At the top of the tables, this is a smash team if I ever did see. A 3 for today, incredible stuff from them. 3 chicken dinners, 3 out of the 6. It looks unsurmountable for any of a squad going into tomorrow. Their score count will be so high.